гарантаа үзсэн. Баялаа гоё гарах юм. За тэр фото хийх хараад ирээ. За шатаа тийм. За өглөөний 3 цаг 43 минут ингээд нисэх гэж байна. Сэрхэд бас хэцүү хэлжээр. Амар хэцүүсэн. Сэрүүлгээ бараг 10 удаа дуурсан. Заавчтай. Зүгээр ихний өдөр. Хотны газраас баруун тишээ яваа гэсэн бол зүүн тишээ гэж бодлоо. Амаа их хаашаа тавьж байгаа байна. Нөө тийм мөрөг та. Симбэлстрат очтой. Арайхан харж гисэн симбэлстэй. Хаана гоё юм байна. Амин та биелэх биш. Тэ өндөр юм байна. Ашигшмшаа. Наад нь болоод юм шүү. Наад нь болж байгаа юм. Тийм наад нь гэж тийм. Тэр ямаг боож идья. Яаж байгаа лээ өөрөө? Амраач. Ингэж амрах гоё юм уу? Одоо бараг хотоос энэ одоо энэ ховд орд хэд дуусна? Одоо Юу дөрөв бараг 10 мараа босох уу? Сүрлэг гэхээр одоо хов юуны аюул юу арах гэж байгаа лээ? Бүрэтийн даваа хэд одоо замынхаа 19-ийг нь туулж хаад байна. Тэгээд одоо бүгчэнда. Tas жоохон манд байдгүй. Залгаал. Зохицуулагчтай. Орж ирсэн машинууд ээшээ тийшээ гэж зохицуул юм шиг байна. Юу тоглох вэ? одоо ирж байгаа нэ. За битгой. Кэс авто. Гарж ин. За одоо энэ юу юм бэ? Хамгийн алдартай таавар нь болохоор энэ NJS гэх таавар байдаг. Тэгээд 10 давхар хамгийн том л барилга юм шиг байна. Ер нь бол тэгээ одоо бит хоёр тийш нь авточсан орж сонирхож үзье. Юу байд юм бэ? Цолыг ихэн олгож гэж байна. Кин Баатар лүүс Монголын албаны мөнхөд дурсагдах болно. Хомитын дээрээс нэг дэг Тэр баяуулгын хамгийн алдартай энэ 10 давхар ганцхан байдаг. Мөрчсөн. За баярлалаа. За өөрхөн цаахан наар. Баярлалаа гараад ирлээ. Боломжийн дэжгүй хоолтой газар байна. Явын мөний өдөр гайгүй дайсан байна уу? Нэг хүний хоол бүргэн мөргэн 15, 16, 18. Солонгос хоол мал гардаг юм дайгүй.
байна уу? Хоолой юм байгаа. Миний бас жоо хоолой өвтч одоо. Тэгээ маш. Манайхаа миний бас хоолой өвтч одоо. Хоёр хураа аяа. Досоо таа байгаа. Ажиллаж. Тэгээ нэг таваачтай, нэг жолоочтойгоо ингээд хэдүүлээ ажиллаж. Энүүгээр болох юм уу? За. Айгуу юм Казахстаны дугаарлаа машин явдаг. Байна. Замд бас нэлээд зурсан тий. Амар. Нүгээр бас 8 шарга юм уу? Тийм байна. Энд нөгөө гадаадууд айгүй их ирдэг учраас олиуд арилж байгаа. За нэг ийм их хөл газар байна да. Чи одоо хин ингэж дууддаг үлээ? Намайг уу? Танилцъя да тий. Намайг Чука гэж дуудаж байна. Сүхэ? Чука. Чука. Нэ, Чука. Чука. Биб. Зөөц. Гэрч мэсэстэй гоё. За өнөөдөр өглөө усан юм байна. Босоод араас ам жоохон дэлгэн төлөв. Цагаан үгүй. Тэсгэлээ. Тэж усаа хамрлаа. За өглөө хөтэн өглөө. Хооч гэж байлаа. Гэж эсвэл аялаж байна. Оо аялаж тэр юу нундаа авсан. Хөрөгчин чи кола авахгүй мөгч. Peanut butter хайж явсан. Цам гаруй орсон байхгүй. Цам гарагийн хажууд байдаг том дэлгүүр орсон байхгүй. Тэгсэн мөхлөгт байна. Peanut butter. Тат хомбогдын реглийг хардаг ийм нэг даваан дээр ирлээ. Айгар гэд гарч. Айгуу гоё юм байна. За ийшээ одоо ингээд харагдаж байна уу юу? Уул нь алтай хомбогдон тэнд харагдаж байгаа. Алтай хомбогдоос илүү бидний энэ тарвгыг нь биширлээ. Тарвган зүгээр өстэй амар их юм байна. За би та хэд харуулъя л та. За тэнд одоо хэрвээ харах юм бол 4-5 тарав. Царилэг охин чад хинбэ. За битээр ингээд Говьлтай аймгийн Түнхэс сумын харьяат. Алтай хомбогд руу гарах гад ийм уус багандсан өндөр уулнуудтай ирлээ. Яг ингээд үүлтэй. Яг ингээд бүр юу ч байхгүй болж байна. Үүлэндээ туссан юм өндөр уулнуудтай. Тэгээ одоо ийм адуу бол ийм жижигхэн байна гэж. энэ яг энэ мэдрэмжийг иржээж л авах боломжтой маш гоё. Одоо ингээд л бит хоёрыг харлаа яг л нөгөө Jurassic Park дээр гардаг юм үзэгдэл харагдаж байгаа юм. Jurassic Park гэхээс илүү энэ туундрын айлууд байдаг шүү дээ. Яа, тэр уул. Би тэгэд одоо ингээд буудлах газараа ирсэн. Тэгээ ерөнхийдөө бол нөгөө анхнаасаа сайн хэрвээ одоо наашаа ирэх байгаа хүмүүсээ бол анхнаасаа сайн ярилцаад яг буудал камп байдаг юм уу гэдгийг сайн мэдэж авах хэрэгтэй байна. Ер нь бол камп гэдэг нь бол
зүгээр юм хоосон гэр. тийм. Хоосон гэр. Тэгээд казак гэр чинь өөрөө нөгөө нэг ямар нэг ор байхгүй. Тийм учраас тэгээд зуны гэр учраас мэдээж ямар нэг нөгөө юм уу хаяавч маявч үуч байхгүй. Тийм гэртэл хон гэсэн. Тэгээ газар ингээл юмад ирсээр тэгэхээр бол хүнжил пүүгээ маш сайн авах хэрэгтэй юм байна. Мэдээж нөгөө туурмаар явах гэж байгаа бол яг сайн ярилцаад яг хаана хонох юм бэ? Яг хүнтэйгээ ярилцсан юм уу гэдэг мэдээллүүдээ маш сайн авах хэрэгтэй юм байна. Тэрнээс болоод яах вэ жоох юм сэтгэл дундуур юм ингээ өсчихөж байгаа байхгүй юу? Хэдийн ийм амар гоё байгаль ирсэн ч гэсэн бид чинь анхнаас нь нөгөө амар юм гоё тайван амгалан тухтай явна шүү гэдгээ бүр хилэн ярьсан боловч нөгөө гэр нь яг хааж авах юм гэдэггүй юм. Тэгэхээр бас амар юм тухуу асуудал үүсгэж байна. Тэгээд бид хоёр нөгөө хамгийн гол нь юм влог хийж эхэлж байгаа хүмүүс чинь утас. За тэгэл power bank хамгийн чухал нь шүү дээ. Тэгээд яг өчигдөр ирэнгүүтээ нөгөө power bank юу утас муцаа тэнгэлж болох уу, тог мог байгаа юу гэж асуусан. Чи ер нь бол байгаа гэд ямар ч асуулгүй гэсэн боловч байсангүй. Гэхдээ тог одоо гэрлэлийн хувьд бол байхад байгаа. Гэхдээ 12 вольт яг тэр болгоныгаа бас 12 вольтоор одоо аккумулятор тэнэглэгч аваад ирвэл зүгээр юм байна. Маш одоо унтахтаа тухтай байвал хүн чинь амралтаас л аягүй зэмгээ авдаг юм чинь тухайн үедээ бас юмудаа сайн бэлтгэх юм. Энэ бол байгаль нь бол өстэй янзтай. Тааш жоохон сэтгэл дундаа. Кемп гэдэг чинь ер нь бол гоё замтай, гоё олон гэрүүттэй, тог цахилгаан. Тийм газар чи хэлээ шүү дээ ер нь бол. Гоё гэрэл чийдэнтэй талбай батай. Тэрнээс бол энэ зургийг авах амар гоё ярах. талд барьсан ганцхан хоосон гэр бол биш шүү дээ. Тэгээ нөгөө цэник мэник байдаг гэдэг залхуур малгуур байдаг ирсэн чинь 12 вольтын нөгөө нэг аккумулятор заалгаж ингэж хавчдаг цэниглэгч яаж байх вэ гэдэг угаасаа зорж мэдчих авахгүй юм шиг. Тэр бас нэг жоохон тиймэрхүү хөдөл юм байна. Гэтэ байгалийн хувьд бол айгүй гоё. Харгал өнөртөд айгүй гоё байна. Одоо тэгээ нэгэнд ийм баснаа айгүй гоё дурлал. За манай оройн хоол бэлэн болж байна. Битгэд ирсэн байна. Өнөөдрийн хоол болохоор ямар хоол вэ? Энэ үү? Тэгээ ямар хоол вэ? Ногоотой шүл юм уу? Эсвэл Гойм хийм. юу гэнэ? Гойм. Гомтой шүл. Гомтой шүл, манай цагаан хоол той найзуудын маань хоол болохоор ногоотой шүл. Оо яана чирлээ. Хөтөллөө. Хөтлөн гэдэг нь. Жоохон дэм нэмээд яана гэсэн. Юу? Та нар анзаарч байна. Үнэхээр хамрын битүү ингээд дарддаг юм байна. Хүн цэв. Яа, том модтэй. Гайхалтай юм байна. Гоё юм байна. Оо, ингээр бас нэг өөр харагдаж байна. Тэгсэн ингээр нэг гоё юм байна. Нацтай. Вау. Нарны уун тариас 100,000 төгрөг гэж байна.
Ер нь бол яг өмнө нь 30 40 мөч гэдэг байсан гэж сонсон 50 ч юм уу. Эсвэл. Тэгээ одоо болохоор нөгөө яг наадан болцсон. Наадмын амралтаар аягүй хүмүүстэй байгаа болохоор бас үнэн маш үнэтэй ах шиг байна уу. За бид хоёрын ангил эхэлсэн. Жохон тасаг байгаад байна. Яг эхлэж яг өөрийгөө авчи. Тэгээ дараа камераар хүлээ барьчихна. Тэгтээ их гоё байна. Өө би ч тийш юм биш малчман залчин руу чадахгүй байна. Өө чадахгүй. Ер нь өөрийгөө мэдэрчсэн дээр юм байна. Дээрээс нь даарн заа тэгээд хариг байгаад байна. Би өөрөө Лого ихлүүлж шүү дээ явлаа дээ. Yeah, the most fashionable horse riders I've seen. Fashionable. Гацтар цагаан давж юм уу? Нэр давж юм. Хишээлэгдэг гэсэн үг байна. баярлахаар байна. Баярлаад амраасан гээ баярлаад байна. Одоо энэ үрс шидэж байгаа марны чивээ онцтой аим гоё шүү дээ. Түрүүнээс хойш бит хоёрыг дагаад байгаа юм чаас. Бит хоёр нохоо дахаар тийм нэгсэн үг гэдэг. Сайн гэдэг. Энийг барьлаад унгаачтай байхгүй. Үгүй чи санаа шишидээ. Захад. Энэ гараа авахгүй л. Захад. Яг айгу гарч байгаа. Ер нь тэгээ доошлох тусмаа хүмүүс их бие засаад байна шүү. Ийм газар л яваад байна шүү. Видео снимаю. Это вот расход видишь. За одоо өнөөдөр болохоор хэдэн сар хэдэн блэ? 7 сарын 12-ны өдөр. Ингээд одоо ч цаг нэг хэд болж 6 өнгөрч байсан. Өнөөдөр яг нартай бүр нар гийсэн өдөр байсан бол гинтл ингээл ерөөсө уг нь бол тийм амар үүлтэй биш байсан боловч одоо ингээл бүр амар үүлтэй болоод бороо ороод ингээ машин тэргэн байхгүй ингээ явчихсан. Ийм байдалтай байна. Бид хэд болохоор хамт явж байгаа хүмүүсээ хүлээгээд байж байна. За бороо орсон одоо цас орохгүй байгаасаа гэж. Машинтай явхаар нөгөө ээж хоёулаа ингээд нэг айгүй яна гэдэг байхгүй. Тийм төрлөختөө тийм учраас айгаад тэгээ буучлаа. Тэгээ алхачээ гээд
very happy because it's strong and You were in the car? yes, yes. Тэгээ ер нь ирж байгаа хүмүүс бас сэтгэлийн бэлтгэл гэдэг чинь бас айгүй чухал шүү. Бас амар зам хамаар явна шүү юм гэхээр би хэд бол надтай байсан учраас айгүй дэж боломжтой ирсэн. Гэхдээ бороо Та байсан учраас гүг нү? нартай байсан учраас айгүй дэж Дэжгүй явсан юм уу? боломжтой ирсэн. Тэгээд бороо ороод гэхдээ нэлээд орчихсон. Ийм учраас амар зам нь эвгүй болсон. Угаасаа манайхаас өөр ямар нэгэн машин байхгүй. Зүгээр л хоногдох машинууд нь тэндээ үлдсэн. Тийм болохоор бас айгүй айжэн. Орж эхлэнгүүд л ерөнхийдөө машинууд бол явцгаачихсан. Ийм их байдалтай. Тэгээд бас айлтай юм байна. Болсон. Тэгээд яг нуурын хажуугаар бас ингээд дайли тэрнээс гадны малтаргатай бид нар өөрсдөө замаа хараад явж байгаа учраас бас аюул мэдрэмж нь амар байгаад байгаа байхгүй. Амар номхтой замаар л явж байна да. Ер нь бол энэ нөгөө нэг ийм экстрем юм сонирхдаг хүмүүс бол амар кайфтай тий. Болгож байгаа ч юм уу. Тэгэхгүй бол хоёул амар тийм сонирхол бол яг биш байна. Биш юм байна одоо энэ. Яа бид 2 дахь өдөр камптай хоноод тэгээд баг түрүүний явахтан уруугаар үзгээд ингээд явах гэж байна. Нэг асуудлуудтай байсан ч гэсэн асуудлыг ямар ч тач шийдээд цааш үргэлжлүүлэхээр боллоо. Оо юм тийм үү. За манай Най балмаа гэдэг. Энд талаараа ороод ирсэн. Яг энэ тийм. болохоор гэр юу хэлж байгаа маа. Бизнес гэж. танай гэрч угаасаа энд байдаг юм. Манайх шиг хөхөж тэр гэж зам гэдэг. За. Ямар мундаг юм. Янз нь. Энэ аваар ингээд тоолчихгүй. Это пицца. За бид хэд ингээд 2 дахь өдрөө хончоод гэрээсээ гарч байна. Юмнууд ачаад энэ казак гэрээ юм юу н одоо ингээ Монгол гэр хэвс мэвс эсвэл юм хөшиг байдаг бол энд болохоор юм юутай гоё юм хээ угалттай гэр байдаг юм байт. Гол нь тэгээд энэ унь нь бас юм сони юм. Яг энэ хэсгэрийн юм бүрэн хилтсэн. Тэнгүүтээ хаалган ингэж буруу тишээ ангуудаг гэх юм уу? Тийм сони юм байлээ. Дахиад саалтаа. Юу хитаа нэг бүжиглээ да. Оо! Стелла бол өнөөдөр алах нэ. Стеллагийн стас. Бичлэг юм. Яна. Амьдрал минь чи айлууд дүүрвэ. Чадна. Унтчихлаа шүү дээ.